Эрх хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн хүрээнд нийслэлийн 3 сургууль нэг цэцэрлэгт хог хаягдлыг дахин ашиглах талаар сургалт явуулжээ. Сургалтанд хамрагдсан хүүхдүүд өнөөдөр өөрсдийн бүтээлээ танилцууллаа. Цаасан хайрцаг, ундааны сав, даавны өдөс, сорол гэх мэт зүйлсээр эдгээр бүтээлийг уралжээ. Ийм чадамжийг эзэмшүүлэх сургалтанд нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 261-р цэцэрлэг, 67, 76, 105 дугаар сургуулийн сурагчдыг хамруулжээ. Хааны чимэг хийсэн. Хаягдл мөнгөлөг цаас хаягдлгээ бас кордон цаасаар ашиглаж хайчилж бодож хийсэн. Машины суудлын зөвлөвчин одоо эргүүн материалуудаар хийсэн. Дотор нь юу байгаа вэ? Хог зөөлөн материал одоо даавны өдөс үзлээ. Энэ нь одоо ширээний чимэгл хаягдл ингээд савхаар тэгээд даавны өдөс нэг хувцас бүглөөр гэж хийсэн байгаа. Ширээн дээр ингээд салфеткны хажууд ингээд чимэгл одоо тавьчихдаг. Хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчин, урлагийн боловсролыг олгох, нөгөө талаар хог хаягдлыг дахин зөв зохистой ашиглах сэтгэлгээг төлөвшүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм байна. Анх бол өөрийнхөө бүтээлийг хийх аргаа сайн олохгүй байсан. Сүүлдээ багшаа энэ хог хаягдлаар чи ийм олон сайхан бүтээл хийж болдго юм байна. Бид нар зөндөө их юм хийж сурлаа гэд одоо дэлгэр тавьсан бүтээлүүдээр өөрсдөө сая бахархаа зөндөө их гой зүйлүүд ярьж байлаа.